Монголын хуульчдын холбооноос 2024 онд зохион байгуулсан 20 онцлог ажлыг танилцуулж байна. 1. Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамтай хамтран хэрэгжүүлсэн US Speaker хөтөлбөрийн хүрээнд шүүхийн цахимжил ба тулгамдсан асуудал хэлэлцүүлгийг зохион байгуулав. 2. Монгол улсад захиргааны хэргийн шүүх байгуулагдсны 20 жилийн ойд зориулан Монтреал захиргааны хэргийн шүүх 20 жил шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг зохион байгуулж 14 хууль зүйн ихтэй сургуулийн 75 оюутан оролцож тэднийг 16 хуулийн фирм дасгалжуулж захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэдэг маргааны төрлөөр ур чадвар мэдлэгээ сорим өрсөлдөв. 3. Монголын хуульчдын холбооноос 5 дахь жилдээ хуульчдын формыг шигдэхүү шинчилэхүү өрөөнд ор үндэсний эрх зүйн тогтолцооны асуудал шинжилэл сэдвээр зохион байгуулав. 4. Монголын хуульчдын холбооноос залуу шинэ хуульчдыг чадвархжуулах хөгжүүлэх чиглэлээр зохион байгуулдаг менторшип хөтөлбөрийг 4 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлэв. 5. Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрийг хуульчийн про боно өдөр болгон зарлаж Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил 6 дахь жилдээ Улаанбаатар хот болон 21 аймагт зохион байгуулж 3500 гаруй иргэнд хууль зүйн зөвлөгөө мэдээллийг үн төлбөргүй өглөө. 6. Монголын хуульчдын холбоо нь Америкийн нэгдсэн улсын төрийн департаментийн санхүүжилтээр Fulbright-ийн мэргэжилтний хөтөлбөрт хамрагдан хуульчийн мэргэжлийн шалгалтын арга зүйг шинжилэн боловсруулах төслийг хэрэгжүүлэв. 7. Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургууль, нээлттэй нийгэм форум зэрэг байгуулах хамтран хууль зүйн клиникүүдийн анх дур зөвлөгөөнийг зохион байгуулав. 8. Бүгд найрамдах Солонгос улсын төрийн өмчит хууль зүйн судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд талууд хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний хурал зөвлөгөөнд зохион байгуулах, судлаачдын урилга, айлчлал зэрэг боловсон хүчний солилцоо болон богино хугацааны тусгай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана. 9. Олон улсын Улаанбаатар их сургуулийн Монгол Солонгосын эрх зүйн хүрээлэнтэй байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд бүгд найрамдах Солонгос улсын төрийн өмчит хууль зүйн судалгааны хүрээлэн, бүгд найрамдах Солонгос улсын төрийн өмчит хууль зүйн судалгааны хүрээлэн, Гёнги өмгөөлөгчдийн холбоо, Аажуу их сургуулийн хууль зүйн сургуулийн дэмжлэгтэйгээр Монгол ба бүгд найрамдах Солонгос улсын эрх зүйн тогтолцоо хамтын ажиллагаа сэдэвт олон улсын симпозиумыг зохион байгуулав. 10. Ханас Зайдлын сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Монголын хуульчдын холбооны хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны төлөөлөгчд холбооны бүгд найрамдах Герман улсын Баварын мужийн Мюнхен хотод айлчилж хуульчийн 2 дугаар улсын шалгалтын талаар туршлага судалж сургалтад хамрагдав. 11. Эрүүл мэнд эрх дэлхийг хайрлын урайтай спорт явган аялын тэмцээнийг 2 дахь жилдээ зохион байгуулж 90 орчим тамирчин хөгжөөнд дэмжигч оролцож хурд хүч, афаалт самбаа, мэдлэг оюунаас сөрөн өрсөлдсөн бөгөөд 1-р байрт хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хороо, 2-р байрт нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар, 3-р байрт Монголын хуульчдын холбооны тамгын газрын баг шалгарав. 12. Шүүхийн ерөнхий зөвлөл Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхтэй хамтран хуульчдын ажиллах орчин ба эрүүл ахуй боломж буй асуудал сэдэвт хэлэлцүүлгийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн гадна талбайд зохион байгуулав. 13. Улсын хурлын тамгын газрын парламентын судалгаа хөгжлийн хүрээлэн Монголын хуульчдын холбооны эдийн засгийн эрх зүйн хороо, Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн дэргэдэх Герман Европын эрх зүйн төв хамтран эдийн засаг ба хууль тогтоомжийн уламжлал, шинжилэл, тулгамдсан асуудал сэдэвт эрдэм шинжилгээний хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 14. Монголын хуульчдын холбооны эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооноос Монгол улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх нь 2023-аас 2025 төсөлтэй хамтран Y Mediation арилжааны эвлэрүүлэн зуучлалын талаарх Канада улсын сайн туршлага сэдэвт чөлөөт ярилцлагыг зохион байгууллаа. 15. Монголын хуульчдын холбоо шүүхийн сахилгын хорооноос санаачлан хуульчийн ёс зүйн асуудал шинжилэл сэдэвт хуульчдын симпозиумыг зохион байгууллаа. Энэхүү симпозиумаар үний эрх, эрх чөлөө,
ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг сахин хамгаалагч үйлчид эрхэлж буй ажил албан тушаалаас үл хамаарах нийтлэг ёс зүйн хэм хэмжээний талаар нэгдсэн ойлголтод хүрэхийг зорьсон бөгөөд мэргэжлийн хариуцлагын тогтолцооны нэгдмэл байдлыг хангах асуудлаар үзэл бодлоо хуваалцаж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуул одоогийн нөхцөл байдал тулгамдсан асуудал болон шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариусчдын ёс зүйн асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж шинжилэл хийх арга замыг эрэлхийлсэн. 16. Гендрийн үндэсний хороотой хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Энэхүү санамж бичгээр Монгол улсын гендрийн эрхтгч байдлыг хангах тухай хууль, гендрийн эрхтгч байдлыг хангах салбарын дундын стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг дэмжих, хууль тогтоомжид гендрийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм. 17. Монголын хуульчдын холбооны хүсэлтээр Америкийн нэгдсэн улсын худалдааны яамны дэргэдэх арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр олон улсын арилжааны арбитр сэдэвт сертификат олгох сургалтыг зохион байгууллаа. 18. Монголын хуульчдын холбоо нь Азийн Про Боно 13 дахь чуулга уулзалтыг Монгол улсад зохион байгуулах эрхийг авч 2025 оны 10 дугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөж бэлтгэл ажлыг хангаж байгаа билээ. Энэ хүрээнд Азийн Про Боно 13 дахь чуулга уулзалтыг өгсөн Access to Justice Exchange Forum Монголын хуульчдын холбооны ажлын хэсэг оролцож, Монголын хуульчдын холбооны тамгын газрын дарга Жолбарс Монголын хуульчдын холбооны Про Боно үйл ажиллагааны туршлага болон цаашдын төлөвлөлт сэдвээр илтгэл тавьж оролцолоо. 19. Улсын их хурлын тамгын газрын дэргэдэх парламентын судалгаа хөгжлийн хүрээлэн Монголын хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгуулж, парламентын судалгаа хөгжлийн хүрээлэнгийн захирал Бомбер Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Одгэрэл нар гарын үсэг зурж баталгаажууллаа. Тус санамж бичгийн хүрээнд Улсын их хурлын 2024-өөс 2028 оны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулахад мэргэжлийн холбоо дэмжлэг үзүүлж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх юм. 20. Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага нь Европын холбооны санхүүжилттэй шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал төслийг эхлүүллээ. Төслийг Монголын хуульчдын холбоо нь холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр санамж бичиг байгуулав. Монгол улсад хуулийн засаглалыг төлөвшүүлэх, шударга ёсыг бэхжүүлэхийг зорж буй бидний үйл ажиллагааг үргэлж дэмжиж тасралтгүй түншвэсээр ирсэн байгууллага хамт олонд болон Монголын хуульчдын холбооны зөвлөлийн гишүүд, хороодын удирдлага, гишүүн хуульчдаа үнэн талархал илэрхийлье. Та бидний хамтын ажиллагаа Монгол улсын хуулийн салбарт чухал үүрэг гүйцэтгэж 2024 онд бодит үр дүнгуудыг авчирсан бөгөөд цаашид ч авчирна гэдэгт итгэл төгс байна. Та бүхэнд аз жаргал, эрүүл энх, амжилтын дээдийг хүсэн өрөөж шинэ оны мэнд хүргэе. Монголын хуульчдын холбоо